Сайн байцгаана уу? Та 40 нас хүрээд шалтгаангүйгээр ядарч, нойр хулжин, жин нэмэгдэж, арьс тань уян налархай чанараа алдаад байгааг анзаарсан уу? Энэ бол та өтөлж байгаадаа биш, ерөөсөө л эмэгтэй дааварт нь огцон буурж байгаагийн дохой юм. Өнөөдөр маш чухал асуудлаар ярив. Эмэгтэйчүүд 40 нас хүрээд ирэх юм бол ямар ч шалтгаангүйгээр ядарч яадаг, нойр хулж яадаг, жин нэмэгдэж яадаг, арьснаа уян налархай чанар алдагдж яадаг. За тэгвэл энэ яагаад юм? Энэ бол өтөлж байгаа хөгширжгөө юм биш. За юу болж ийн хөхтэй зэрэг? Эстроген буюу эмэгтэй даавар огчм буурж байгаа. За энэнтэй холбогдолтой юм байна. За энийг судлаачид ол тогтоосон байна. Гэтэл дийлэнх эмэгтэйчүүд энэ бол эмэгтэй дааврын уналт гэж ойлгодог. Зүгээр л ажлын ядраа, насных, стресс. За энэс шалтгааллаа гэж боддог. Тэгээд өөрийн эрүүл мэндэд ямар ч үр дүн байхгүй, витамин уудаг. Эсвэл хоолны хатуу дэглэм барьдаг. Хэтэрхий их тасгал хөдөлгөөн хийдэг. Ийм буруу аргаар тэмчиж өөрийгөө аврах гэж оролцдог. За энэ бол буруу юм байна. За өнөөдөр Японы алдартай эмч Тсушима Рюрикогийн бичсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд биеийн зовлоныг арилгах бүх арга гэсэн нэртэй эмчийн зөвлөгөөний номыг уншсан. Сүүлийн үед бид нарын олж мэдээгүй юм судалгаанууд байж байгаа. За яагаад бас өнөөдөр заавал Япон эмчийн бичсэн ном дээр тулгуурлаж ярьж гинүү гэвэл Япон эмэгтэй бол дэлхийд хамгийн урт насалдаг. Дундчаар 87 насалж байгаа. 87 гэдэг нь дундч нас. Тийм учраас 100 нас хүрчгээ эмэгтэйчүүд бас олон байна гэсэн. За 100 хүрчгээ хүн Японд 100 мянга байдаг. За энэ 100 мянган 100 нас хүрж байгаа хүн дотор 88% нь эмэгтэй хүмүүс байгаа. Өөрөөр хэлэх юм бол 88 мянган 100 нас гарсан эмэгтэйчүүд байдаг гэсэн. Тэгвэл өнөөдрийн энэ яраа бол Япон эмэгтэй яагаад ийм урт эрүүл насалдаг? Энэ нууч гэсэн. Тэд нар юу иддэг юм? Яаж амьдардаг юм? Энэ нуучд нэвтэрж ийн гэж ойлгож байна. Энэ арга сурч гэсэн. За энэ зураг бол эмэгтэй хүний эстроген дааврын өөрчлөлт насаар нь гэсэн ийм зураг байна. За эмэгтэй хүний эстроген даавар, эмэгтэй даавар 20-од наснд бол хамгийн өндөр оргилуу хитрэн байж байгаа. 30-аад наснд бол бас гайгүй. Гисэн ч гэсэн аажм буурж эхэлж байгаа. Харин 40 хүрээд ирэхдээ зэрэг огчм унж байгаа. Яг хүрхрээ шиг доош бууж. Дээрээс доошоо унж байгаа ус шиг ингэж бууж байгаа. Ийм зур харагдаж. Тэгвэл чухам огчм буурна гэдэг нь хэр их хэмжээтэй буурах вэ гэвэл бүр 50-аас 80% нь буурдаг гэж байгаа. Бага буурлаа гэж бодоход 20-од настай харьцуулах юм бол тал нь буурчсан байна. За бүр илүү буурлах гэд бүр 80% хүртэл буурчихсан. Ийм байж байгаа. Тэгэхээр энэ эмэгтэй даавар гэдэг бол эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байлгадаг. Энэ даавар юм байна. Эрчүүлийг эр хүн шиг байлгадаг нь эр даавар, эмэгтэй хүнийг эмэгтэй хүнээр байлгадаг нь энэ эмэгтэй даавар юм байна. За эмэгтэй даавар бол ерөөсөн хүний бие галуурыг эмэгтэйлэг харагдуулах. Авар жан араншны хүртэл тийм байлгах гол үүрэг гүйцэтгэдэг. Ийм даавар. За энэ нь яг тийм байдаг байж болно. Би ямар нэг сүртэй эмэгтэйлэг байхгүй ч гэсэн яадаг юм гэж. Тэглээгээд яадгийг эршүүд бас яадаг гэж боддог эмэгтэйчүүд байдаг. За тэр тийм байж болно. Тэгэхээр хүн болгоны заавал нэг эмэгтэйлэг бай гэж шаардаж байгаа юм байхгүй. Хамгийн гол нь эрүүл мэндийн асуудал үүсэж байгаа юм. Эрүүл мэндэд сөргөнөлт гэсэн. Энэ эмэгтэй даавар огчм унахтай зэрэг 3 асуудал үүсэх юм байна. Нэгдүгээрт нь арсны кололыг энэ арс өнгөлөг, толгор, уян эмэгтэйлэг байдаг. Энэ бол ямар шалтгаантай вэ гэдэг чинь коллаген гэдэг эд арсанд байдаг гэж. Энэ нөлөөгч байгаа. Тэгэхээр эмэгтэй даавар багасаад ирэхтэй зэрэг 40 хүрээд ирэх юм бол жилд 2%-оор коллаген гэдэг эд багасдаг юм байна. За энэс болоод арс хуурайшдаг. Уян налархай чанараа алддаг. Хүчлээ үүсдэг юм байна. Тэгэхээр
коллаген багасчна гэдэг нь зүгээр л коллаген багасчих юм биш. Эмхтэй даавар ялгарл мот болсон болоод коллагены нөлөөлж гисэн. Ийм асуулт юм байна. Тэгээ хоёрдугаард нь ясны бат бөхөж чанар алдагдана. Тэгэхээр ясыг бат бөх байлгах юм бол кальц гэдэг юм хэрэгтэй. Тэгж яардаг. Кальц хэрэгтэй. Тэгвэл кальцыг ясан дотор хадгалдаг хамгаалдаг нь эстроген эмхтэй даавар юм байна. Тийм учраас эмхтэй дааврын ялгарл багасаад ирэхтэй зэрэг яс сэргиждэг гэсэн. Тэгээд хэлбэр галбараа алддаг. Бөхтөр болдог. Майг болдог. Тэгээ амархан яс нь хугардаг. Тэгээ энэ асуудлууд үүснэ гэсэн. Бие нь хөнгөрдөг. Тэгээ гуравдугаард нь сэтгэл санаа болоод тайрах. Хүмүүс яагаад аж жаргалтай байдаг. Тэгээ энэ нь болоод энэ серотонин гэдэг даавар ялгарч ихтэй холбоотой. Энэ бол аж жаргалын даавар хүний аж жаргалтай байлгадаг. Сэтгэл санаагийн өөдөнд татдаг. Энэ даавар бол серотонин юм байна. Тэгэхээр энэ серотониныг ялгаруулахад бас энэ эмхтэй даавар орчдөг гэдэг аахгүй юу? Тэгэхээр залуу үе шиг тийм байяг юм бол энэ серотонин ялгарлыг сайжруулах хэрэгтэй гэсэн. Тэрний төлөө эмхтэйчүүд эстроген гэдэг эмхтэй даавраа хадгалж явах хэрэгтэй. Ийм гурван шалтгаан байна. За хоёрдугаар нь эмхтэйчүүдийн биеийн дотор багасныг асуудал үүсдэг юм байна. Тэрний үгтэй зэрэг кортизол болоод эстрогены хооронд хийдэг дайн гэж байгаа юм. Байлдаан гэсэн. За кортизол гэдэг нь бол стрессийн даавар. Стресстэх үед ялгардаг даавар. Энэ хоёр хоорондоо тулалдаг гэсэн. За 40 хүрээд ирэхдээ зэрэг эмэгтэйчуудад бас нэг асуудал үүсэж байгаа. Тэрний үгтэй зэрэг ганцхан эстрогены ялгарл муутах асуудал биш. Энэ дээр нэмээд эмэгтэйчууд гэр бүлийн ажил, үр хүүхэд өсгөх. Тэгээд ажил амьдрал янз бүрийн ачааллууд бүр оргил дээчгдэ хүрдэг. Тийм учраас стресст нь сандарна. Сайн унтаж амарч чадахгүй. За энэ үед бол энэ стрессийн даавар кортизол асар их ялгардаг. Би стресстэй байна гэж хэлж байгаа юм. Стресстэй байх тусмаа одоо кортизол ялгарна гэсэн. За кортизол ялгардаг юм байж. Ялгарвал ялгарлал биш та яад ингэж. Тэгж бодож магадгүй. Гэтэл бас тийм биш. Стрессийн даавар ялгараад ирэхдээ зэрэг биеийн дотор ч үлдсэн нөгөө өчүүхэн баг эмхтэй дааврыг дарангуйлж ажиллагаагийн чогсоодог гэж байгаа юм л да. За эн чинь бол одоо жинкнээс дабл панч болж байгаа юм л да. Давхар чохололж ирсэн. 40 гараад ирэхдээ зэрэг эмхтэй даавар багасаад ирдэг. Тэгээ нөгөө үлдсэн жуухан баг дааврын хүртэл кортизол гэдэг стрессийн даавар дарангуй хайчдаг юм байна. Ийм эмгэнэлтэй байдал байхгүй. Энэ бол эмэгтэйчүүдийн биеийн дотор үүсдэг хамгийн эмгэнэлтэй явдал. За ингээд кортизол өндөр стрессийн давар багуулгатай зэрэг эмэгтэйчүүдийн биеийн дотор 3 асуудал үүсэж байгаа юм. Нэгдүгээр нь бол хөвлийгөр өөхдөг. Хоолоо харьсан ч гэдэс бэлхүүсээр нь өөхөлдөг. За энэ бол стрессийн даврын урд. Хоёрдугаард нь нойр холждог. Хичнээн ядарсан ч ажил ихтэй байсан ч шөндөө сайн унтаж чадахгүй. Орой нойр хөрөхгүй. Шөн сэрээд унтаж чадахгүй. Өглөө эрсэрдэг ч юм уу. Тэгээ бие халуурдаг ч юм уу. Янз бүрийн таагүй мэдрэмж төрнө. Тэгээд нойр муу учраас эргээд стресстэн, эргээд янз бүрийн асуудал үүснэ. За 3 дугаард нь амархан ядардаг, жан ааш огчм өөрчлөгддөг. Унтаад өглөө болсон ч гэсэн ядарсан байдаг. Тэгээд ойрдныхоо хүмүүстэй шалтгаангүйгээр мууталцдаг ч юм уу. Бохомдол төрдөг ч юм уу. Тэгэхээр энийг эмэгтэйчүүд болохон болчлоо гэдэг ч юм уу. Хэтэрхий их ааш аршинтай байна гэдэг ч юм уу. Тэгж ойлгож болохгүй. Энэ болвол физиологийн үжигдэл юм байна. Биеийн дотор нь дайн үсээд эмэгтэй дааврын стрессийн даавар дарангуйлчихсан. Ийм одоо хүнд дотроо хүртэл дайнаа байдалтай байж байгаа. Тэгээ тэр нь гаднаа илэрж байгаа. Ийм үжигдэл юм байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгвэл энэ хүнд байдлаас яаж гарах вэ? Энэ аргыг бас заасан байгаа. За энэ их амархан. Ерөөсөө л 5хан аргыг заана. Энэ 5хан аргыг дадалж уршил болгооч чадах юм бол энэ асуудлыг шийдэх болж чадна. Гэтэл биш та. Манай нөхдүүд яраагыг дуустал сонсохгүй. Талдамдаас нь сонсоод за миний эмхтэй давар унтсан байна гэдэл гарчгүй гэдэл эм авч. Нэгдүгээр толгойд нь за эм авч ундаа гэсэн бодол орж ирдэг. Ямар нэгэн бэлтгэл ундаа гэж. Тэр хэрэг баг. Элдв янсын эм бэлтгэлүүд бол сөрөг нөлөө ихтэй. За эсвэл жармууд нь ултай зэрэг би одоо тэгвэл бүр илүү сайн үнэтэй гоосохны бүтээгдэхүүн хэрэглэнтэй.
тэрүүгээр энэ асуудыг давт туулна да гэж тэгж бодож магадгүй. Гэтэл энэ аль ч тийм биш. Бүр дотроос нь үндсээр нь часах ямар ч эм тан мөнгө чаас хэрэглэхгүйгээр ийм 5 арга байна. Энэ 5 аргыг хэрэгжүүлж чадах юм бол 40 хүрэх байтугай 50 хүрсэн 60 хүрсэн ч гэсэн строг нь ялгарл эмхтэй даавар сайтай залуугаар үжсэнтэй. Тэгээ Япон эмхтэйтэй адилхан дунджаар 87 наслана. 100 хүрэх хүн ч гэсэн зөндөөн гарч ирнэ. За гол агуулгад орохоос өмнө хижиж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэтлхүр гэсэн номын талаар хоолгосон. Энэ сайхан аялгыг сонсхий. Хэрвээ хижиж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэтлхүр ном аваагүй хүмүүс байвал заавал авч уншаарай. Өөрөө чинь мөрөөдлөө биелүүлнэ. Улам илүү ад жаргалтай сайн сайхан амьдрахад туслана. Сэтгэлд нуусан зургууд тодроод ирэх шиг өнгөрсөн он жилүүд зүгээр л өнгөрөөгүй хизээч оройтхгүй зүрхний цохилт химнэл энэ бол мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр За одоо ингээд нэгдүгээр аргыг танилцуулъя. Өөрийн бие дотор байж байгаа эмхтэй даавар багассан ялгарлан мотоо болчихсон. Тэгвэл ургамлын гаралтай строгинер орлуулж болно. За энэ шиг баяртай ч юм аа байхгүй. Өөч амархан байсан юм ба шүү дээ. Строг ялгархгүй бол тэгээд ургамл өөрөөр хэлэх юм бол хоол үнсээр нөхөх болох юм байна гэсэн ийм баяртай мэд. Япон эмхтэй яагаад бусдаас илүү эрүүл залуу урт наслаад байгаа юм? Энэ нуучиг ойлгосон байна. За тэр нь юу вэ гэдэг чирэг isoflavins гэж англиар. Энэ эдийг хоол унснаас илүү авдаг юм байна. За энэ эдэн ямар хоолнд байхгүй гэвэл шар буурчхад их хэмжээгээр агуулгадаг гэж байна. Тэгвэл шар буурчхаар хийсэн хоол унс нь юу вэ гэдэг чирэг тофу болж байгаа юм. Мису шүл болж байгаа. За манай монголчууд болвол энэ тофу гэдэг юм ерөөсөн баг мэддэг ч хөө. Үчсэн харсан хүн ч гэсэн чөөхөн байдаг дээрх үед. Одоо ямар байгаа юм мэдэхгүй. Тийм учраас өдөр тусмынхаа хоолнд тофугийн оруулж явах хэрэгтэй. За энэ бол энэ шар буурчхаар хийдэг. Цагаан зөөлөн. За шин гаргацсан одоо хуруут шиг, хэвийн хуруут шиг ийм өнгө хэлбэртэй байдаг. Тэгээд энэ шар буурчга дайзуугаар хийж их учраас үнэн хямдхан. Тэгээд ерөөсөө улирал нөдөлгдөг. Өвөлч, жунч, тоцсон үнэтэй байж лээдэг. Ийм хүнснээ бүтгдэг. Тэгэхээр энэ түүхэгээр нь идэж болно. Шөлтэй хоолн тэгээд идэж болно. Хуураад хайраад бүр янз бүрээр идэж болно. За нөгөө нэг нь бол энэ шар буурч эсгэд хийсэн мису байгаа. Япон хоолнд хамгийн алдартай эрүүл мэнд хамгийн тустай нь мису юм байгаа. Энэ бол энэ шар буурчгийн эсгэд хийж байгаа юм. Эсгсэн учраас тэрэнд бас өөр төрлийн багтаар бий болоод эрүүл мэнд бүр илүү сайн гэж ярддаг. Энийг бол бид нар олон жилийн турш тасралтгүй хэрэгжилж байгаа. За ерөнхийдөө шөлтэй хоолны амтлах гэж болно. Шулан дотор нэг хоолны хавлага мису хийгээд тэгээд амтлаад иддэг. Гэхдээ нэг анхаарах зүйл нь бол буучлагаж болохгүй. Буучлагын бол тэр сайн багтаар нь өгөхөд алга болчих учраас хоолон буучлагсны дараа болгосны дараа дээр нь нэмээд иддэг. За ийм төрлийн одоо хоолны амтлах шиг ойлгож байна. За одоо 2 дугаар арга. 2 дугаар арга буюу 2 дугаар журшил бол гэдснээ багтаараа дэмжих. Тэр дотроо энэ багтаараа дэмжих хэрэгтэй. Энэ нэрийг харахтай зэрэг строгоор эхэлж байгаа. Тэгэхээр энэ строгентэй холбогдолтой гэсэн. Энийг бол өнөөдөр энэ номыг уншиж бэлжих үед сая ойлгосон. Ийм юм байсан байж тэгээд. Тийм учраас энэ талаар сонссон мэддэг хүн ч гэсэн бас чөөхөн байх гэж бодож байна. За шалтгаан нь юу вэ гэвэл энэ эмхтэй хүний биед байдаг энэ эмхтэй даавар элгэнд ордог юм байна. За энэ элгэнд ямар строгийн орж ирэх хөвгтэй зэрэг эмхтэй даавар орж ирэх хөвгтэй зэрэг ашиглахдаа дуусна элгэнд ордог гэдэг. Тэгээд энэ бол идвэхгүй строгийн гэдэг. За ерөнхийдөө хаягдл бодис болоод тэгээд сөсөөр дамжаад цусны шингэнээр дамжаад гидсэнд ордог юм байна. Строгийн мөнөг бол энд бол идвэх байхгүй болчихсон хаягдл строгийн гэсэн. Тэгэхээр гидсэн дотроос нэг төрлийн багтаар
За энэнийхэн нэрийг бол стро болом гэд нэрлэдэг юм байна. За энэ тосож аваад дахиад эстрогенийн чадварыг сэргээдэг гэнэ лээ. Дахиад хөвийн эрүүл хүчтэй эстроген болгодог гэсэн үг. Амьлуулдаг гэсэн үг. За энэ бол гайхамшигтай мэт. Дучураад эстроген алдагдаад эхэлнэ. Биенээс гадагшилж байгаа. Тэгэхээр тэрийн гисэн дотор тосч аваад эргээд буцаагаад амьлуулад цусан дотор оруулдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг хэн амьлуулад цусан дотор оруулах гэвэл энэ стро болон гэдэг итгэж байгаа юм. За энийг ойлгосон байна. За энэ бол шинжил ухааны маш том нээлтийн нэг. Эмэгтэй хүний мөнхийн гоо сайхан байлгахад туслана. За тэгвэл тэр гисэн дотор байдаг сайн багтаарын яаж бий болгох вэ? За энийг бас ойлгосон байна. Өөрөөр хэлэх юм бол сайн багтаар пробиотик хэрэглэн гэсэн. Энэ сайн багтаар нь юунд байх вэ гэдэг зэрэг тархан дотор байгаа. За энэ бол бас нэг гайхамшигтай мэдээгийн нэг. Манай монголчууд юу элгүй гэдэг зэрэг тарга элэг байгаа шүү дээ. Мису байхгүй байж болно. Тофу идэж сураагүй байж болно. Гэтэл тарга байж байгаа. Ийм учраас таргыг жавууд өдр болгох хэрэгтэй гэсэн. Тэрнээсээ гадна өөр юу байж болох вэ? Исгсэн хоол байна. Кимчи байна. Даршуулсан ногоо байна. Мису байна. Тэгээд эсдэг ихтэй хоол хүнсүүд байна. Энэ нуттай зэрэг ногоо жимс бүхэл үр тариа хэлж байгаа. Ногоо жимс идэх хэрэгтэй. Залуугараа байна гэж хэлдэг. Эннийхэн чаат утга нь хэн юм баг? Би монгол хүн учраас л мах идэнгээ өдөржингөө мах идээд байвал тэр бас болохгүй гэсэн. Яагаад үг гэвэл энэ гидснээ бахтарын тэнцврийг хадгалах хэрэгтэй гэж юм л да. Элгэнээс ялгараад орж ирсэн хэрэггүй тэр эстрогений хитрхээ их идэвхжүүлээд бүгдийг цус руу оруулчих юм бол яах вэ? Эмхтэй дааврын хит ялгарл гэдэг асуудал үүснэ. Хитрхээ их эмхтэй даавартай болчихно гэсэн. Тэгвэл хэвдийгээр хөөн өөхлөн хөх чангарна. Тэгээд ургач фибром үүснэ. Эмхтэй салааны өвчин асуудал үүснэ гэсэн. Тэгэхээр эмхтэй дааврыг болвол эм бэлтэмлэр яасан ч ууж болохгүй шүү сөргөнөлөд. Тэгээд хитрхээ их гидсэн дотор бас нэг их идэвхжүүлэх юм бол бас сөргөнөлөд. За энэ бол тэнцвэртэй байхгүй болохгүй их бол бас асуудал үүснэ. Багвал яах вэ гэдэг зэрэг халуурдаг, нойр хулждаг, ар суур ишдэг нөгөө эмхтэй даврын дутагдал орно шүү дээ. Энийг сая ярсан. Тэгэхээр тэнцвэртэй байх хэрэгтэй. Тэнцвэртэй байлгахын төлөө энэ гидснээ сайн багтаарыг үржүүлэх хэрэгтэй. Энэ бол тэнцвэртэй байх. Гэтрүүлэхгүй, хитрхээ багасахгүй, яг хөвдөнд байх туслаж байгаа юм. Тийм учраас монголчуудын хувьд бол тарга уун, гадаадад байгаа монголчуудын хувьд бол тофу олж идэх хэрэгтэй. Мису шил уух хэрэгтэй. Тэгээд жимс ногоо маш сайн идэх хэрэгтэй. За одоо 3 дугаар арга. За энийг товчхон ярив. За энэ бол оройно 22 цагаас өмнө мелатоnin дааврыг сэргээх гэдэг ийм зуршил. Энэ талаар бол саяхан бас ярьж өнгөрсөн. За сая ямар яраа хийж өнгөрсөн бэ гэвэл энэ дасгал хоолны дэглэмгээр зөвхөн унтаж ягаад турах гайхамшигтай арга гэдэг. За энэ мелатоnin даавар хэдий ч ялгарл сайтай байх тусмаа шүн одоо унтаж байгаа гэсэн энэ өөхдөс хайлдаг гэдэг. Энийг тайлбарласан. Тэгэхээр энэ мелатоnin даавар нойрны даавар гэсэн үг л дээ. Энэ нойрны дааврыг цаа ялгаруулахын төлөө энэ нойрыг сэргээдэг энэ дааврыг ялгаруулдаг. Тэр үйлдэж хосооно гэсэн. Тэрний вахтай зэрэг гар утас дэлгэч гэдэг. Энэ цэнхэр гэрлэгчнээс сул байсан ч гэсэн өдрийн нарны гэрлээс ялгархгүй тийм хүчтэй байдаг. Тийм учраас орой бол 22 цагт унтана. 22 цагт унтахаас 1 цагийн өмнө 21 цаг, орой 9 цагт болвол телевизийн унтраасан гар утсыг хураасан. Ийм байдалтай байх ёстой. Тэгээд 22 цагаас харанхуй, сэрүүн, өрөөнд бүх сайн унтах хэрэгтэй. За энэ хугацаанд бол энэ нойрны даавар маш сайн ялгарна. Ингээд энэ 22 цагаас шөнийн одоо 2 цаг хүртэл энэ 3-4 цагийн хооронд бол маш сайн ялгардаг. Ингээд бүх эсэд нөхөн сэргээд часварлагдаад өглөө босгодож зэрэг эрч хүчтэй болоод ингээд босч ирж идэг. За тийм учраас 3 дугаар зуршил бол орой 22 цагт унтна, тэрнээсээ 1 цагийн өмнө дэлгэж хаана гэсэн ийм зуршлыг төлөвшүүлэх. Унтна эрт унтна гэдэг үл зүгээр л одоо эрт унтах зуршилтай болъё. Өглөө эрт босъё гэсэн үг биш. Өөрийнхөө эмхтэй дааврыг хамгаалъя. Нөхөн сэргээе.
залуугараа бай. Урт наслыг бодож байгаа юм болвол 22 ч унтах хэрэгтэй. Өөрийгөө хайрл гэж байгаа. Өөрийгөө хайрлах хамгийн дээд хэлбэр болвол хүнд ч нөлөөлөгдөхгүй. Ямар үйл явдал болсон ч гэсэн садаахгүй 22 ч унтаж сурах явдал. За дөрөвдүгээр журшил. Дөрөвдүгээр журшил болвол өглөө босныхан дараа үүд цонхоно нэгэд эрүүл агаар оруулж ирэх хэрэгтэй. А тэгээд наранд 10-аас 15 минут гарах. Энэ хамгийн чухал. Тэгхийн болвол аж жаргалын давар серотонина ялгараа сайтай болно. Дараа нь орой унтахад сая нойрны даврын ялгарлыг ч гэсэн нэмэгдвэл. Энийг болвол заавал баримтлах хэрэгтэй. Ямар ажил яруу байсан ч, ямар нөхцөл байдалд дор байсан ч тэрвээ бороотой, частай, наргагүй өдөр бол арга байхгүй. Тэрнээс бусад чагт бол өдөр болгонд заавал нарны гэрлийг харахгүй болдог. Тэгээд алхвал хамгийн сайн. Алхаж чадахгүй юмаа гэхэд нарны гэрэлд 10-аас 15 минут суугаад өглөө хоол чагаа идэж ууж болно. Гэсэн ч гэсэн тодорхой хэмжээнд тустай. Хамгийн сайн гараад байгаль дээр алхах хэрэгтэй. Ажил руугаа нарны гэрэлд алхаад явдаг хүмүүс болно. Нэг сумаар 2 тул 10 гэж. Тэгээд энэ дэр нэмэд гүн амьсгах хэрэгтэй гэж үжиж байгаа. За гүн амьсгаа гэдэг нь болвол хөвлийгээр өрчөөр амьсгах гэж байгаа. За энийг болвол саяын энэ дээр удаагийн бичлэг заавал үж эрүүл гоо сайхан байх 2 минутын Япон арга гэдэг энэ бичлэг дээр хэлсэн. За энэ болвол гидсний лимфийн ажиллагаагаа сайжруулах тэр хэсэг дээр хэлсэн. 3-аас 4 секундын хугацаанд амьсгалаас хороод тэгээд 6 секунд орчим зарцуулаад амьсгалаа гаргах. За энэ аргыг хэлсэн. За энэний үр дүнтэй хийж сурах арга нь юу вэ гэвэл гидсэн дээр гараа тавиад тэгээд гидс чүнтийгээд амьсгал дүүрж ийн үгүй нү гэдгийг мэдрээд ийм байдлаар амьсгалаа сорж сурах. Тэгээд гидсэн татаж хонхойлгоод амьсгалаа гаргах. За энэ аргийг хөвлийгээр өрчөөр амьсгал гэдэг байгаа. За энийг нэг хэдэн минут хийх юм бол маш үр дүнтэй гидсний асуудал шийдэгдэнэ, строгены асуудал шийдэгдэнэ, янз бүрийн стресс хайрлах гэдэг. Үнэхээр ичидтэй юм шиг үр дүн гарна. Энийг ганцхан өглөө биш, ер нь сансан үед байн хийж хэрэгтэй. Бид нар болвол яар үед амьсгаа мартсан байдаг. Тэгээ хүчлэрчийн дутагдалд орж байгаа. Тэгээд энэ хөвлийг гидс хөдөлгөөний садалд орж байгаа юм. Амьсгалж ийн гэдэг чинь болвол юу гэвэл хөдөлгөөнд оруулж байна. Шахаж байна. Шахург гэсэн үг амьсгал гэдэг чинь. Амьсгал бол зүгээр нэг амьсгал биш. Өөрийн чинь гидсийг, уушгийг, зүрхий бүх ширхтний чинь хөдөлгөөнд оруулж байгаа. Ийм ажил. Ганчин хүчил төрөж хангаж байгаа юм биш. За өнөөдрийн ярих хамгийн сүүлийн агуулга. За 5 дугаар журшил. Тэгвэл 5 дугаар журшил нь юу гэвэл хөнгөн эсэргүүцэлтэй дасгал хийх гэж. Дасгал хөдөлгөөн хийнэ гэсэн үг. Гэхдээ энд бол ерөөсөн хоёрхан дасгал хөдөлгөөнийг хэлсэн байж байгаа. За энэ дээр зургийг оруулсан. Энэ зургийг харах юм бол ойлгомжтой. Ягаад гэвэл энэ 40 наснаас хойш эмэгтэй хүний булчингийн масс жилд 1 хуваар буурдаг. 50 хүрэх юм бол 10 хуваар буурсан, 60 хүрэх юм бол 20 хуваар буурчихсан. 70 хүрэх юм бол 30 хуваар буурсан байна гэсэн. Булчин гэдэг бол бид нарыг хөл дөр босгож байгаа. Эрс хүчтэй байлгаж байгаа. Энэ бол ерсэн булчин. Булчин бол алт. Бид нар юунд хөрөнгө оруулалт хийх вэ гэвэл ямар нэгэн хувьцаа худалдаж авах биш. Тэрнээс өмнө бид нар булчиндаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ бол хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт та гэж ингэж ярьж өнгөрсөн. Тийм учраас энэ булчингийн дасгалыг бол ганцхан эрэгтэй хүн хийдэг биш. Эмэгтэй хүн бас сайн хийх хэрэгтэй. Булчингийн дасгал хийснээрээ эрч хүчтэй, залуу, хүчсэнтэй сайхан байдлаа хадгалж чадна. Булчин багдаад ирэхдээ жиргэл нүүр нь унжин, бие бүхтэр болно, суларна, авчин жижигэрнэ, настай хүн болж байгаа гэсэн. Тийм учраас булчингийн дасгал гэж авал. Гэхдээ энэ дээр бол хүчтэй булчингийн дасгал ерөөсөн шаардав. Ерөөсөө л хоёрхан дасгал. За энэних нь нэг нь бол энэ хөнгөн суулт, скват гэдэг энэ дасгал хэлж байгаа. За скват бол өвдөг дээр босож суух хэлж. Энэ зургийг оруулсан учраас зургийг харуул ойлгоно. За энийг хэдэн минутын турш хийдэг ч юм уу, тоолоо хийдэг ч юм уу. Ер нь чагаа харж агаад чөөнд бол ерөөсөн чөөхдөхгүй, их хийлэгээс хэтрэхгүй. Ийм учраас боломжоор 5-10 ч юм уу, 20-30 ч юм уу хийжээ. За хоёрдугаар дасгал нь бол паланк. Паланк гэдэг нь юу вэ гэвэл саянхаа эсрэг. Сая болвол суугаад босох. За энэ болвол доошоо хараад дохойн дээр биеийн тусан байралтай байх. Ийм дасгал хэлж байгаа.
Ингээд цаг хараад 1 минут ч юм уу тэсэх. За энийг их үр дүнтэй. За энэ мөр, чээж, тэгээд нуруу, өгөөжиг гэдэг ерөөсөн бүх биенээ хөдөлгөөнд үр дүнтэй. Ийм дасгал гэж ярддаг. Тэр нь паланкын хийс сурах хэрэгтэй. Тэгээ ер нь энэ хоёр дасгал. Тэгээ энэ дээр нэмээд одоо бусад булчингийн дасгалуудыг нэмээд хийх юм бол бүр сайн гэсэн ч гэсэн наачах нь энэ хоёрын нэг 15 минутын турш хийх юм бол маш гайхамшигтай гэсэн. За миний хувьд бол 7 хоногод 2-3 удаа булчингийн дасгал хийж байгаа. Тэгээ бас 2-3 удаа бусад өдрүүдээр 40 минутын алхалт хийж байгаа юм. За өнөөдрийн ярсны товчхон дүгнэе. За өнөөдөр 40 хүрээд ирэх юм бол эмэгтэйчүүд ядардаг, уур учаартай болдог, жин нэмдэг. Янз бүрийн асуудал үүсдэг. Тэгвэл энэнийх нь шалтгаан нь юу вэ гэвэл эмэгтэй даавар багасантай холбоотой. 40 наснаас эхлээд эмэгтэй даавар болвол гулсуураар бууж байгаа юм шиг. Тийм эрчимтэй дүргэн буурдаг. За баргал таал 60 хүн бүр 80% нь хүртэл буурчсан байна гэж. Тэгэхээр энэс гарах арга нь юу вэ гэвэл энэ Япон эмчийн судалсан. Тэгээ японочдын өдөржин амьдралд хэрэгжилж байгаа. Энэ 5 арга. За энэ 5 дааврын тэнцвэрийг хадгалдаг, залуужуулдаг энэ 5 шилдэг арга нь юу гэвэл нэгдүгüүрд нь ургамлын гаралтай эстроген. За энэгээр нөхөн өсв. Биеийн гаралтай нь хорогдоод алга болох юм бол тэрийг ургамлын гаралтай эмэгтэй даавраар нөхөж болох юм байна. За энэ нь ямар хоол хүнс үг гэвэл туус шарбуурчийн гаралтай хоол хүнс. Мисушл. За хоёрдугаар журсан нь юу вэ гэдэг жирэг. Гидснээ бахтарыг тэнцвэртэй байлгах. Ашигтай бахтарыг өсгөх. За энэ нь яагаад үгүүд хаягдл болсон эмэгтэй даавар элгээр дамжаад сөссөөр ороод гидсэнд орж ирдэг гэж байгаа юм. Ингэж ялгарна. Тэгэхээр энийг гидсэн дотор байж байгаа тэр ашигтай бахтарууд тосож аваад ахиж наадах чинь амьлуулад эстроген болгоод цусаар дамжуулаад биений хэрэгцээтэй газруудад нь хүргэж өгдөг юм байна. За энэ бол бас нэг гайхамшигтай. Нээлтийн нэг. Тэгэхээр тэр ажлыг хэн хийх үг гэвэл манай монголчуудын хувьд бол тарга юм байна. Эслэг ихтэй хоол. Аарч байна. За энэнийхэн дээрээс нь ногоо жимс эслэг ихтэй хоол хүнсийг хэрэглэх. Бүхэл үр төрөө хэрэглэх. За энэ аргуудыг зөвлөж байгаа. За Япон хүмүүсийн амьдрал юм байдаг юм байна. За 3 дугаард нь болвол 22 цагаас унтах, 21 цагаас дэлгэцэн хаах. За энэ бол нойрны дааврыг ялгаруулах тустай. Нойрны даавар ялгарч байгаа 22-оос 2 цагийн хооронд болвол хүний бие хамгийн сайн нөхөн сэргийгддэг. Энэ их чухал. За дараа нь 4-р журшил болвол өглөөний нарыг харах хэрэгтэй, орчны гүн амьсгалыг хийж сурах хэрэгтэй. За энэ нь бол ад жаргалын даавар өдрийн турш ад жаргалтай, өөртөө ихтгэлтэй байхад туслана. Тэгээд шөнийн нойрны дааврыг ялгаруулахад бас тустай. За гүн амьсгаж явах учраас бүх стресс ядраа арилна. Бие усалтай дотоод эрхтнүүдс хөдөлгөөнд орно. За хамгийн сүүлд нь болвол хөнгөн эсэргүүцлийн дасгалыг. За энэ дээр болвол 2 дасгал хийсэн. Нэг нь болвол суугаад босох скват, нөгөө нэг нь болвол дохой дээр биеэн тулаад тэсэх планк гэдэг. Энэ тамир хэлж байгаа. Тэгхийн бол эстрогены ялгарл сайжраад дуусахгүй залуу эрч хүчтэй хэврэм байна. Хамгийн том хөрөнгө оруулалт бол хувьчаа худалдаж авах биш. Булчингийн дасгал хийх хэрэгтэй. Булчиндаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өөрийн чинь хамгийн сүүлийн өдөр өөрийг чинь хөлдөөр чинь босгох авч яв. Энэ хань болвол өөр хинч биш. Өөр чинь булчин юм байна. За хэрвээ энэ 5-ыг зуршил болгоод хэрэгжилж чадах юм бол 40 нас бол төгсгөл биш гэж байгаа. Эмэгтэй даавар ялгархан боллоо, багаслаа. 40 наснаас эхлээд ингээд амьдрал дуусчих юм байна гэж тэгэж гунхтай хөлөө явсан хэрэг ерөөсөн байхгүй. 40 нас бол ерөөсөн төгсгөл биш. Тэгээд 40 нас чухам юу юм бэ? 40 нас юу юм бэ гэх юм бол нэгдүгüүрд нь шинэ алхам, хоёрдугаард нь шинэ сургууль, гуравдугаард нь шинэ бүтгэл, дөрөвдүгüүрд нь шинэ сэтгэл, тавдугаард нь шинэ зам. За энэ 5-ыг хэлж байгаа юм. Ингээд 40 наснаас эхлээд эмэгтэйчүүд улам илүү гоо сайхан, улам илүү эмэгтэй, улам илүү эрч хүчтэй, улам илүү ад жаргалтай, сайн сайхан амьдрах болчоотой юм байна. За энэ Япон аргыг хэрэгжилж чадах юм бол ялгаа байхгүй монголчуудад ч гэсэн дундчаар 87 насж болно. 100 хүрэх хүн ч гэсэн хаасан гарч ярина. За маш их баярлалаа.